Монгол улс Эрдэнэт үйлдвэрийн 51%-ийг гадны банкнд алдаж мэдхээр нөхцөл байдал үүсэж байгаа холбоотойгоор авилгатай тэмцэх газраас Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулан зээл авсан Батхууг 2013 оноос эхлэн шалгаж байгаагаас гадна тухайн үеийн захирал албан тушаалтнуудыг мөн энэ эрэгт холбогдуулан яллагдагчаар татан эрүүг үүсгэн шалгаж гисэн тухай мэдээллээ. Ерөөсөө Эрдэнэт үйлдвэрийн 51%-тай холбоотой асуудлаар Эрдэнэт үйлдвэрийн захирал хуулийн хэлцээний дарамттай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Хэдэн хүн гэдгийг бол цаашдаа мөрдөн байцаалтын шатанд илүү дэлгэрэнгүй болох баг. Одоогоор бол яллагдагчаар татан шалгаж байгаа. За нэмэлт мэдээллийг бол мөрдөн шалгах хэлцээс авсны дараа хуулийн өрөөнд нь мэдээллийг өгнө. Одоогоор бол Эрдэнэт үйлдвэрийн холбоотой асуудал бол шалгагдаж байгаа. За мөн Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулан зээл авах үйл явцад оролцсон хуулийн фирм нь одоогийн улсын хурлын гишүүн мөнх хориглын хуулийн фирм байсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор улсын хурлын гишүүн мөнх хориглыг шалгах хүсэлт ирсэн эсэхийг тодруулахад за энэ талаар одоогоор бол мэдээлэл байхгүй байна. Тодруулаад эргээд энэ үнэнээс гарсны дараа тодруулаад мэдээлэл өгч болно. Хяналт тавьж ажил. За мөн авилгатай тэмцэх газраас өнгөрсөн онд 20 гаруй хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурор руу явуулсан байна. За эдгээр хэрэгүүд дотор эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Батбаяр, Автоэрийн үндэсний төвийн хилцэн дараа Батбаяр, нийслэлийн засаг даргын орлогч асан Бата нарын албан тушаалаа уруулан ашиглаж улсад онцгой хэмжээний хохирол өрчрүүлсэн хэрэгүүд багтжээ. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Батбаяр, Автоэрийн үндэсний төвийн хилцэн дарга Батбаяр, нийслэлийн засаг даргын санхүү эдийн засгийн асуудлаар хариуцсан орлогчоор ажиллаж байсан Бата, Батлан хамгааллын яамны төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга Алтан Сүх, за цагдаагийн ерхий газрын төв архивын дэд дарга Хурамдаа цогт гэрэл, Дундгов аймгийн засаг даргын хамгааллын газрын дарга Эрдэнэ сүрэн, Сэлэнгэ аймагт гайлын газрын Алтан булгадах салбарын эрхлэгч Батбаатар, Говь Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Ундрах, Төв аймгийн 100 мод сумын засаг даргаар ажиллаж байсан Цэмт сүрэн гээд ингээд нийтдээ 21 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллага шилжүүлсэн байна. За мөн түншлэн боловсрол соёл шинжилгээ ухааны сайд цогцлмаг төрийн тамгыг хурамчаар үйлдсэн гэх гомдлыг нийт 5 удаа авилгатай тэмцэх газарт ирүүлжээ. Тамга тэмдгийн холбогдох тогтоол зааврыг зөрчиж шинээр хийсэн байж болзошгүй энэ асуудлыг авилгатай тэмцэх газар харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтс рүү шилжүүлж одоогоор хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа гэсэн юм а. Тод мэдээнд Уянга баясгалаа.